нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бус хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэх асуудлыг 25 оны 4-р сарын 4-ний өдрийн Улсын хурлын чуулганы уралдааны нэгдсэн уралдааны хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлцүүлэг бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороо болон хууль зүйн байнгын ороо, төсвийн байнгын ороонд шилжүүлсэн билээ. Байнгын ороо 2025 оны 5-р сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлцүүлэг явуулсан бөгөөд Улсын хурлд гарц намын бүлэг 5 хоногийн засварлага авсан болно. Завсарлагын хугацаа дууссан тул 2025 оны 5-р сарын 22-ны өдрийн байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлцүүлгийг үргэлжлэн явуулсан болно. Хуулийн төслийн анхны хэлцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасан журмын дагуу явуулж дараах санал дүгнэлтийг танилцуулж байна. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасан журмын дагуу байнгын ороод 2025 оны 4-р сарын 9-30-ны өдрүүд хуралдаанаараа хуулийн төслийн хэлцүүлгийг явуулж дараах санал дүгнэлтийг эдийн засгийн байнгын ороонд ирүүлсэнийг танилцуулж байна. Төсвийн байнгын орооны санал дүгнэлтийн хувьд тус байнгын ороо нь 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн хуралдаанаараа зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлцүүлгийг явуулсан байна. Хуулийн төслийн анхны хэлцүүлэг явуулах үед Улсын хурлын гишүүдээс асуулт асууж зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд санал дүгнэлтөө эдийн засгийн байнгын ороонд ирүүлсэн. Хууль зүйн байнгын ороо нь 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулах үед байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг асуудлаар ажлын хэсэг байгуулах зүйтэй гэж үзээд хууль зүйн байнгын орооны 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн уян гишгээр ахлуулан Улсын хурлын гишүүн Дэганбат П-сэн зөрг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Ажлын хэсэг 2025 оны 4-р сарын 11-14-ний өдрүүдэд тус хуралдаж зөвшөөрлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлэг бэлтгэхтэй холбоотой тусгаалсан танилцуулгыг хууль зүйн байнгын орооны 2025 оны 4-р сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсны дагуу байнгын ороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34-р зүйлийн 34-ийн 5 дахь хэсэг цаасныг үндэслэн Улсын хурлын тамийн газраар хууль зүйн дүгнэлт гаргуулах. Түүнчлэн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс улсын дэжиг болон улсын ерөнхий прокуророос хуулийн төслүүдтэй холбогдуулан санал авахар шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Хууль зүйн байнгын ороо 4-р сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулж ажлын хэсгээс 12 зарчмын зөрүүтэй саналын томьёол гаргасан бөгөөд олонхын нэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудын томьёолыг санал дүгнэлтийн хамт эдийн засгийн байнгын ороонд хүргүүлсэн. Хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг эдийн засгийн байнгын ороогоор хэлцүүлэх үед хууль зүйн байнгын орооны байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналыг татаа авсан бөгөөд Улсын хурлын гишүүн П-сэн зөрг уян гишг Анар нарын гаргасан 5 зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулсан. Улсын хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолыг нэг үржлэн хилцэж санал хураалт явуулж олонхын санал авсан аваагүй бүлэглэн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёол болон анхны хэлцэг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг та бүхэнд тараасан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ зөвшөөрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.